Таны өглөө ер нь хэрхэн эхэлдэг вэ? Өглөө их нэртэйгээ, хүүхдтэйгээ тэгэл галт үлхээс л эхэлдэг те. Би өглөө босоочвол кайрдаа дасгалтаа ордог. Эсвэл би нар мантахаас өмнө сэрж тухайн өдрийн төлөвлөгөөгөө гаргадаг гэж босч чиг попорч болох байсан ч өглөөс ирээд ихнэр хүүхдтэйгээ амьдрал манд галт үлхээс эхэлдэг гэж хариулж буй даруухан бөгөөд үнэн Монгол залуу бол representing Mongolia, Purev, the people's kid, Otgun Jargal. Otgun Jargal. Oh, Royal gets caught, short right hand. Purev doing good work on the feet. He goes to the body again, too. Slightly off-footed there. Just this one. Oh, beautiful. Мөрөөдлийнхөө төлөө тэмцээр дэлхийн тавцанд бараг л ирчихсэн байсан ховорхон Монгол дулаанч. Тийм ээ, тэр бол Байцхан нөгөө намайг Отгон Жаргалын бүрүү гэдэг. Би одоо 28 настай. Төв аймгийн Сэргэлийн сумд төрсөн. Холимог талааны спортоор 7 дахь жилдээ хичээлж байгаа. дулаанч болох мөрөөдөлтөд залуугийн хүүхэд нас тийм дардан байсангүй. Ээж өөр хүнтэй суугаад 2 охин дүүтэй болсон. Тэгээ манай аав манаас өөр хүнтэй суугаад 1 охин дүүтэй. Бараг 3 охин дүүтэй. Өөр айлын том ганц суугаа. За тэр үед бол бас манай улсын эдийн засаг нийгмийн байдал бол тийм амаргүй байсан. За тэр дундаа бол манай хүүхдийн эрхийн асуудал бол бас тийм олон сорилттой бэрхшээлтэй тулгарч исэн юм байсан. За яг уу гэр бүл салгалтанд дэлхийн төгсгөл биш. Гэхдээ үүнээс цааш амьдрал дахиад доордох нь хэний буруу байв? Аав, хойд аав. Тэгээд энэ манай аав яг төрсөн аав маа хоёулаа ер нь жоохон гайгүй явжсэн. Тэгээд архинд ороод амьдрал бол бас аюу хэцүү болсон. Амар хэрүүлтэй зодон тэгэл ээжээ цухтаагаал аав дээр очтой. Тэгэхээр аав ч бас ингээл ягаал цухтаал бас. Тэгээд өмнө хайчгаа мэдхгүй ингээл яв. Гэмт хэрэг, гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг нийгмийн бугшмал асуудлын үндсэн шалтгаан нь архи согтруулахын таны одоо зохисгүй хэрэглэнээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм аа. Хэл бодогдохоос шүүр. Тэр нэг сайхан хоол хийжсэн ч гэсэн шүүр болоод чадахгүй. Архи л бодогдож байна. Тэгэл архинд ороод ирэхээр яг нойд аваа чараал тэгэл юугаа чараал. Тэгэл ээжигээ ч ер нь буруутгаал. Архитект гэдэг зүйлийн өмнө бидний үнэт зүйлүүд бүгд нуран унсаар харин үүнийг ууж байгаа нэгэн анзаарах сөхөө байдаг болов уу? Түүх эхлэхийн өмнө өнгөрсөнд буцаад энэ зүйл бидний олон удаа сонссон ч бас одоо ч шийдэж чадахгүй байгаа асуудлуудын нэгийг эргэн сөхье. Монголчууд бидний эртнээсээ шийдэж чадахгүй байсаар ирсэн хүндрэлтэй асуудлуудын нэг бол архитект. 1990 оны үеийн Монгол улсын ардчилсан хувьсгалын нийгмийн шилжилтийн үед улс төрийн байдал тогтворгүйжиж архитект газар авчих хавтгаарч энэ үеийг далимдуулж эмх замбраагүй байдал үүсч булгаа дээрм хэрээс хитэрч мөн хүчээ авч эхэлж байв. Энэ хар шуурга олон айл гэр бүлийг хохироосон ба тэдэнд сонголт байсан хэдий ч буруу замыг сонгоцгоосон. Энэ буруу сонголт пүрвийн гэр бүлийн амьдралыг оронгоор нь эргүүлсэн. Улааны спортын чиглэлээр контент бэлтгэдэг сургалтаа subscribe дарж нэгтгээ битгий мартаарай. Subscribe дарснаар та дэлхийн шилдэг тулаанчдын талаарх үнэн зөв бодиттой мэдээлэл мөн баримтат кинонууд мөн тэдний үйлцэн аллах гэмт хэрэгүүдийн талаарх дугааруудыг хүлээж авах боломжтой. Subscribe дарах нь таны хувьд 2 секундын ажил боловч миний хувьд маш их ач холбогдолтой зүйл юм шүү. За ингээд бичлэгтээ ирэхэд орыг баярлаа. 10 настай хүүхэд ээж аав нь ундаг дугуй авч өгсөнгүй эсвэл ухаалаг гар утас авч өгсөнгүй гэхэд уурлаж байгаа байх. Тэгвэл таны мэдгүй ертөнцид 30 настнуудын хийгээд ч барахгүй хүнд хөдөлмөрийг 10 настай жаал нуруунд дээр үрж явсан хിവэр. Энэ чинь бүр 10 наснасаа ч өмнө нүүрс төгдөгсөн бохоо. Гэрээ нон жоохон гал малтай байлаа гээд. Тэгээ бас хаяа бас нүүрс мүс олдохгүй бас уурын зух мөх руу бас орно. Ингээд бяцхан биеэс үл гарах 10 настай бяцхан залуугийн сонголт нарантуул зах болж 2%. Нарантуул захын түүхээс авч үзвэл энэ газар нь олон хүний амьдрал, амжиргааг залгуулж байгаа Монгол улсын нийслэлдэх том үйлчлэгээний төв. Энэ газараас ажлын гараага ихэлсэн мөн одоо ч амьдрал дэх орлогын үндсэн их үүсвэр болон явж байгаа 100 худалдаачид мөн тэдний үйлчлүүлэгчид бий. Өгдөөгүй шууд аа. Сандад байсан юун дээр оролт байсан өмнөд энд байсан шүү дээ. Яг юм аваад хүн тор моргүй явж байгаа чинь хүнсний зах дотор нарантуулын хүнсний зах дотор ороод хаяг чи юу яах вэ гэл. Та энэ тор мор ах вэ гэл. Ягаал мах цах авч байгаа хүмүүс ингээл. Тэгэл илүү янз бүрийн хүнд бараа яаж ивэл би нэг өргөд хөм хүү гэл тэгэл өргөж өгөөл гаргаж өгөөл жоохон илүү мөг зөнг авчдаг байхгүй. Тэгээ нэг хулгайч хүүхд наваа дээрлэхэд хахын тай бокс урлагийг үзэж байгаа. Төрж очиод өвдөглөх гээд гэсэн чинь намаа гэсэн мандарч унтсан загт юм даа. Яалагдчихлаа гэх.
Ямар ч юм ихтэй бууж өгөхгүй яаж байгаа нөө юмаа дээрэмдүүлэх гэдээсэн. Юмаа дээрэмдүүлэхгүй тэгэл ямар ч явж илсэн тэр зал. Хааж явсан ерөөхдөө хүмүүс чинь нэг бүлэг танил нөхдөр болсон байдаг. Яг ганц нэгээрээ явсан ямар ч танил найз нөхдөг хүн бол ерөөсөө хаач ерөөсөө тэгэл дарамтлуулна, содуулна. Тэгэл хүн дээрлэхүүлнэ. Айвал тэрэн л аюу хэцүү л итгэсэн. Бие хамгаалахын тулд чөлөөт бүхэн спортыг сонгон хичээлж ихэлсэн ч тухайн үеийн гудамжны зодоонд хэвтэ тулгааныг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Чөлөө төхөөр би анх үнгүй явуулна гээд зараар зах дээрх ингээд хүүхд хөгжлийн төрөөр ингээд хараа хяналт хүүхдүүдийг явуулдаг. Тэнд ч очиж исэн. Чөлөө төхийн секцэнд үнгүй явуулна гээд зар тавиад тэгээд ангийнхаа одоо сод үлийг төгс пүрүү гэдэг бас 3-4 хүүхдс бүгдээрээ Алтан бас ингээ бүхэн клубын нэг манай подвол байсан. Тэнд л анх бүхэн секцэнд ирсэнтэй. Тэгээ эхлээд нэг тууштай явж байгаа л хоолунд нийч мөнгө болол бас хайж маяал. Тэгээд бэлтгэл тасалж ирчээд ерөөдөө тэгээд нэг хэсэг бас ажил төрлийг тэрийг мэдэхгүй юм чи яг юу гэдгийг сүүл мэдсэн л та. 32 кг байрлуулсан. Тэгээ медальч готорсон бүгдээрээ. Тэгээ би нэг медаль диплом хоёр бэлгэлжсэн. За чи ерөөдөө та ингээд сайн мөх болноо энийгээр ингээ яваараа ерөнхийдөө гэдэг. 14 настай жаахан хүн нарантуул захад лангуу худалдаж авах шийдвэр гаргаад өдөр бүр дансандаа 100 төгрөг 500 төгрөг хөрөнгөлүүлдэг байсан гэвэл та итггүй. Ээжигээ нэг гуйжаад нэг 90 саятай хадгаламж гээд хас банкнд нийлгэжсэн. Хүмүүс бүр гайхна 500 200 төгрөг аваачаал хийдэг гэсэн. Тэгэж хадгалсаар гоод бүр 18 хүрэхтэй сая гаруй төгрөг авчихсан та. Тэгээ яг энэ лангууг надад 14 настай байхдаа авч өгчээсэн. Одоо миний энэ зогсож байгаа лангууг. Угаасаа байнга нөө зөвшөөрлгүй ингээл гар дээрээс 8 ихээр чинь бас нөө захын байцаагч майцаагч нар хураадаг бас байнгын асуудалтай байдаг гэсэн. Тэгээ ер нь өөрийн гэсэн яг зөвшөөрлөлтөй лангуутай болоё гэж бодоод багасаа ингээл 8 хийгээл яваад л гэр орноо тижээдэг. Тэр үед чинь би 400 мянгаар авчихсан. 400 мянга гэдэг чинь бас надад бол бас аюулгүй юм уу. 14 настай байхдаа яг энэ лангууг надад авч өгөөд тэгээд би энд одоо хүртэл ажиллаж байгаа. Тэгэл анхны лангуутай болсон чинь ёо нэг юмтай болоо тэгэл орлого чинь бас ингээл өдөр ирэх тусан бас орлого чинь бас арай гайг болоод амьдрал нэг тэр лангуунаас л ихсэн дээ. Ер нь амжилт тэгэл Нарантуул зах дээр нэгэнд лангуу худалдаж авсан том залуу өөрийгөө болон лангууга бусад хүнд гаруудаас хамгаалах том сорилттой нүр тулав. Ингээд түүний сонголт холимог тулаан болж хувирлаа. Тэгээ зах дээр угаасаа чөлөө төхөөр яваад хүүхдүүдтэй ингээл хүүхдүүдтэй зодтуулаад татуулаад юм байна. Барьж аваад унгаагаал дээр нь гараад зодтол хүмүүс халахчтэй. Тэгэл баахан зодтуулсан ингээд нүур ам дандаа. Үед холимог тулааны спорт Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан ба тэр өөрийнхөө багшаар Монголын шилдэг тулаанч Жаданби наран тунгалгыг сонгосон байна. Жаданби наран тунгалаг холимог тулааны One Championship холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Монгол улсад төрсөн ах トゥ тавуулаа өссөн бөгөөд хамгийн том нь. Ийм учраас тэр гэр бүлээ хамгаалж явахыг үргэлж эрмэлздэг. Наран тунгалаг багшаа дагаад тийм тулааны урлаар хичээлж гисэн. Спортын төв ордон дээр очсон байхгүй. Тэгэл Батбаяр багшийг л ерөөхдөө тийшээгээ дагаал очсон чинь тунгаа өгч байсан. Ингээд бэлтгэл сургуультаа хэсэг хийж түүний ур чадвар дэшилсний дараа мэрэгжлийн холимог тулааны салбарт үзэг шийдвэрийг гаргав. Холимоор бол хамгийн анхны тулааныг бол 2012 онд Сүгөл гэж танилцдаг. Гурвалжин болтоор хүчин гурвалжин болтоор Straight man, there's too many others and you're not that great, man. Stop what you're saying, stop what you're making. Everybody here knows that you just faking. Nah, I don't wanna hear it anymore. I don't wanna hear it anymore. All these fucking thoughts, they are not what I need anymore. Өөрийн амьдралдаа баримтлах зарчим шийдвэртэй үнэж явсаар өөрийн заяаныхантай очирч хоёр хөөрхөн хүүхдийн аав ээж болцгоо. Би тэгээ нэг жоохон анхны төрөл жоохон хүндрэлтэй төрөөд эмнэлэгт 7 онсон. Би чинь эхнэрээ төрөхөд найзууд уцаараа асуугаал. Танай эхнэр чи өөрөө төрөх гэж яах чинь гээл.
Өөрөөрөө төрчихөл гэж бодоод байгаа шүү дээ. Өөрөө төрөж байгаа чи. Энэ нь түүнийг өөрийн амьдрал болоод холбог тулааны салбарт улам илүү хичээх урам зориг түлхэц болж өгдөг байлаа. Айгуу тийм нөө дэмий юмд ерөөсөө цагаа үрдгүү. Тэгээ гэртээ хараа ном их уншин, бэлтгэлээ сайн гой лекцүү сонсон, амжилтанд хүрэх лекц сонсон. Мөн түүний багш Жаданбир Наран дуглаг түүний хамгийн том үлгэр жишээ мөн бахархлуудын нэг нь байлаа. Сайн багштай уулзсаных, тэгээ сайн хүмүүстэй уулзсаных, сайн хүмүүсээс ингээд үлгэр дуурайл авсны мөрөөдөлтөй байсных л тэр. Хамгийн сүүлдээ тунгоо өгчтэй уулзснаас айгуус өөрийгөөс аюу хөгжүүлдэг. Гадаад руу сайн тамирчтай тоглохын тулд сайн бэлтгэлийн тулд ер нь мөнгө хэрэгтэй. Тийм болохоор өдөр болгон суралцах хэрэгтэй, өөрийгөө дутуу гэдгийг мэдэрч явах хэрэгтэй. Тэгээд байнга шинжлэгдэж явах хэрэгтэй. Бас хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Тэрийг л бас олохын тулд бас зүгээр юм гоохгүй. Дэлхийн авраг болох асар том мөрөөдөл нь түүний хажууханд зэрэгцээд ирсэн мэт. Ямар өчтэй очвоо. Холбог тулааны асар том холбоо болох One Championship авсан ялалт Монгол бизнесмэнүүдийн анхаарлыг татаж эхлэв. Учир нь тэр онцгой нэгэн байсан учраас. Түүнийг тоочглосон том бизнесмэнүүдийн нэг бол Тордайн Гамболт. Монгол улсын томоохон бизнесмэнүүдийн нэг улсын хурлад нэр дэвшиж байсан. Тэрээр Монголын зочд буудлын болон уул уурхайн салбарт томоохон нэр нөлөө бүхий эрхэм. Түүний дархны төмөрлөгийн үйлдвэрийн захирал мөн Алтан дорнод компани хувь эзэмшигч байснаар олон хүмүүс мэддэг. Хийж буй бизнесээрээ улс төрийнхний хараанд өртөж хэцүүхэн байдалд орж байсан талтай. Ахын дэмжээ төгс зохтыг дэмждэг ах нь байгаамаа. Гамболт гэдэг ах гээд очоод тэгэл уулзсан. Энэ ялтын чимээлээ ахын 5 сая төгрөгөөр ингээд дэмжигээд 5 сая төгрөг бүр ингээд тогтонд хийцэн бүр гаргаад 5 сая төгрөг ингээд дэмжиж байгаа тэгсэн ерөөсөө надад түүх ерөөсөө ялсан ч бай, ялагдсан ч бай бол гадаад руу яв тоглоно. Өөрийнхөө мөрөөдөл дэлхийн аварга болно гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд зүтгэнэ л гэж бодож байгаа. Би яг тулааны спортоор өмнөө тавьсан байгаа зорилго бол яг дэлхийн аварга нэг чансаатай холбоонд үнэхээр бас мөнгө төгрөг бас сайн өгдөг. Үнэхээр амьдралыг нь өөрчилж чадхаар тийм холбоонд л үнэхээр сайн тамирчтай тоглоод үнэхээр мундаг тамирчдыг ялахын тулд сайн бэлтгэлээ хийгээд тэрийг ял дэлхийн аварга бол илгэсэн зорилготой. Тэр үед бас Rocky Balboa кино гараад амар бэлтгэл хийгээл нөгөө тамирчин чинь тэгэл бүр ингээл дээшийг ингээл гараа хөргөөл бөөхс хүмүүс амар баярлалаа. Эсрэг талын бүр ингээд дэмжихгүй байсан үүлжсэн хүмүүс ч бүр хайрлал тэрийг хараад бүр ир хүн шиг л амьдраад өгье. Тэ? Угаасаа хүн төрхөн өмнө өгөх нь. Тийм болохоор ир хүн шиг амьдрий. Үнэхээр арх уухгүй. Үнэхээр за би бол тамирч татдгүй. Тэг ганц олцсон амьдралаа бас нэг утга учиртай бус нэг үлгэр жишээ үр хөвгттэй нэг дурсагдахаар амьдчихэл гэж боддог. Тийм ээ залуу минь чи үр хөвгтөд дурсагдах асар том зүйлийг хийж бүтээж чадсан. Монгол улсын дээгүүр хурдтай харваад өнгөрсөн ховорхон од. Холбог тулааны мэргэжлийн тэмцээнд 2014 оноос 2022 он хүртэл нэгч ялагдалгүй 9 ялалт авснаас 8 ялалтыг хугацаанаас өмнө дуусгасан супер рекордтой. Сүүлийн 3 тулаанаа дэлхийн том холбоо болох One FC-д хийж холбооны гишүүдийн анхаарлыг татаж байсан пүрэв маань одоо бидний дунд байхгүй. Өөрийн хүрээлэлдэх хүмүүс болоод тулааны спорт сонирхогчдын сэтгэлд том орон зай үлдээгээд 2023 оны 8 сарын 1-ний өдөр зуурдаар амар тавингийн газар руу үрд явсан юм. I'm getting old and I need something to rely on. So tell me when you're gonna let me in. Ингээд та талигач ардын хүү хочот утган жаргалын пүрвийн талаар баримтат киног хүлээж авлаа. Та түүний ихтрийн бизнесийг дэмжиж онлайн шопоор нь үйлчлүүлээрэй. Мөн брэнд продуктыг нь худалдан авахыг хүсвэл утасны дугаарыг нь би доор байршуулсан байгаа. Ингээд дараагийн галзуу дугаараар уулзлаа. Түр баяртай. Is this the place we used to love? Is this the place that I've been dreaming?